За бүгдээрэнд нь энэ сайхан шинэ өглөөний мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан амарсан уу? Тэгээд бүгдээрээ эзний үгийн өмнө ирээд хамтдаа энэ цагийг бурхандаа даатгаад хамт залбирая. Халелуя. Хайртай бурхан минь таньдаа бид талархаж байна. Энэ л сайхан өдрийг та бидэнд өгсөнд үнэхээр таньдаа баярлалаа. Эзэн бурхан минь танаас бидэнд хандан хэлэх үгийг бид яг одоо хүлээж авахыг хүсэж байна. Ариун сүнс та бидэнд үнэхээр зааж өгөөрэй. Та бидэнд амар тайвнаа өгөөрэй. Өнөөдрийнхөө урд байгаа бүх цагаа таньдаа өргөж, Есүсийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен. Амен. За бүгдээрээ Эфес 2 дугаар бүлгийн 20-с 22 дугаар ишлэгийг уншъя. Та нар элчнэр ба иш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс өөрөө булангийн чулуун ажээ. Түүний дотор бүх барилга холбогдсон эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. Та нар ч гэсэн сүнс дотор Бурхны орших газар болохоор Христ Есүс дотор хамтдаа байгуулагдаж байна гэж. Амен. За энэ хэсгээс Илч Паул Христ итгэгчдийг нэгэн барилгатай зүүрлэж хэлсэн байна. Итгэж бүр бие биетэйгээ холбоотой нэгдмэл байж сүнслэг сүм болон өсөж нэмэгдэж Бурхныг алдаршуулах юмаа гэдгийг бүгдээрээ энэ уншсан хэсгээс өнөөдөр хүлээж авъя. Ариун сүнс биднийг нэгтгэдэг. Бурхны оршин байх газарт хамтдаа баригдахад ариун сүнс бидэнд тусалдаг. Харин бид Бурхны үгэнд хэр дуулахтай байдаг вэ? Иремя 7 дугаар бүлгийн 24 дугаар ишлэгийг за би эндээс уншъя. Гэтэл тэд дагаагүй, чигч тавиагүй. Харин зүрхнээсээ гардаг хорон муу зөвлөгөө ба зөрүүд байдал дотроо урагшаа бус арагшаа алхсан гэж. Энд Израилийн ард түмэн Бурханд дуулуургүй байгааг энд хэлсэн байна. Тэд Бурхны үг сургаалыг сонсохыг хүсээгүй. Харин зүрхнийхээ хатуу муу зөвлөгөөг дагсан. Тэд урагшлахын оронд арагшаа ухарсан. Тэд Бурхантай харилцаагүй болсон байна. Эндээс Бурхны үгийг сонсож түүний зааврыг даах нь ямар чухал вэ гэдгийг энд сануулж хэлсэн байна. Тиймээс Христ Есүс дотор босгон байгуулагдаж сэргээхдхийн тулд Есүс дээр суурилсан сүнслэг барилгын нэг хэсэг шүү гэдгийг бүгдээрээ хүлээж авцгаая. Бид ганцаараа юу ч хийж чадахгүй. Бид өөрсдөө найдаж болох юм. Мөнгө нь найдаж болох юм. Бид эрх мэдэл тэр байр суурьндаа найдаж болох юм. Энэ бол зөвхөн төр зүрийн л юм. Харин энд нэгдмэл байхыг, бие биеэ хайрлаж хамтдаа Бурхныг алдаршуулахыг энд урайлан хэлсэн байна. Мөн Бурхандаа бүгдээрээ талархдаг байцгаая. Бидний Христ дотор нэгтгэж сүнслэг сүм болгон өсгөж байгаад үнэхээр бүтээгч Бурхандаа бүгдээрээ талархъя. Энд барилгатай зүрлсэн. Барилгын тулгуур чулуун дээр бүх чулуу түүн дээр оршин тогтдог. Есүс бидний итгэлийн үндэс. Түүнгүүгээр бид юу ч хийж чадахгүй. Тэгээ энэ иршлийн гол санаа нь Христ итгэгчдийн нэгдмэл байдлыг эндээс бүгд ойлгож хүлээж авцгаая. Мөн Христийн дотор бид холбогдож байгаа гэдгийг бүгдээрээ бас хүлээж авцгаая. Мөн бие биеэ хайрлаж, дэмжиж, хамтдаа Бурхныг алдаршуулъя гэж бүгдээрээ хүлээж авъя. Энэ бүгдийг ариун сүнс хийх болтугай. Ингэж бид Христ дотор босгодож шинжлэгддэг юм аа.
бид Бурхны дотор нэгдсэн Бурхны дагалдагч нар юм аа. Бурхан биднийг тэр өөрийн ариун сүм болгон хөгжүүлж байгаа. Бурхны сүнсээр дамжуулж Бурхны оршин байх газар болгож байгаа. Үнэхээр Бурхандаа бүгдээрээ талархаад эснийхээ нэрээр хамтдаа залбирая. Халелуя. Эцэг Бурхан аамин. Бид таньдаа үнэхээр талархан залбирч байна. Та бол бидний итгэлийн бат бөх суур бөгөөд бид таныг үнэхээр чин сэтгэлээс магтан хүндэлж танд алдрыг өргөж. Та биднийг таны хайр дотор нэгтгэж бие биеэ хайрлаж, дэмжиж, урамшуулан, зоригжуулах боломжийг та үргэлж бидэнд олгодогт үнэхээр тандаа баярлалаа эзэн. Биднийг таны үнэнд бат зогсож, таны хүслийг биелүүлж, таны хүч чадлыг мөн алдрыг тунгалах тийм чадвартай болгож өгөөч гэж би танаас гуйж. Эзэн минь тандаа баярлалаа. Тандаа бид бүх алдрыг өргөж. Бие биеэ хайрлаж, бие биеэ урамшуулж, бие биеэ зоригжуулах таны хайртай дагалдагч нар бит баймаар байна эзэн. Эзэн минь тандаа баярлалаа. Өнөөдрийнхөө урд байгаа бүх цагуудаа тандаа өргөж. Таны хүч чадал, танаас ирдэг мэрэгэн ухаан, таны таалал бид бүхний дээр байх болтугай. Эзэн Есүсийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен.